За энэ үйл ажиллагаа бол 2022 оноос 26 оны хүртэл ингээд тасралтгүй явж байгаа. За энд бол за жишээлбэл 22 оныг харуулъя. За файлууд нь 22 он дээр байлаа. За биологи судлагдсан гэхэд багш нарын оруулсан дүнгийн анализуудаа ингэж оруулж өгдөг. За мөн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаагаа ингээд уулзалтууд, цахим уулзалтуудын энэ бичлэгүүд байгаа. Энэ дээр бол цахим хурал дээр юу яригдсан бэ гэдгийг багш нар цаг хугацаанаас үл хамааран орох боломжтой. За сайн хичээл үйл ажиллагаанд оролцсон энэ хэрэгцээтэй зургнуудыг, зурган мэдээллүүдийг бол ашигласан байна. Энэ дээр бол тайландаа энэ шууд ашиглах боломжтой. За ийм үйл ажиллагаа байна. За дараагийн сайн хичээл үйл ажиллагаанд орж байгаа самбар төлөлтийн багшийн хийсэн самбар төлөлтийн зургууд байж байна. За тэгэхээр дараагийн удаагийн сайн хичээл үйл ажиллагаанд болохоор нэлгээний хэсэгтэр самбар төлөлтийг хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр багш нар санаа авах юм боломжтой энэ материалуудыг бас оруулж өгсөн байна. За 24 оны бүх багш нарын тайлангуудыг бол энд нэрээр ингээд оруулж өгсөн байгаа. За тэрнээс гадна физик судлагдсан гэхэд энд улирлын шалгалтуудын материалууд, за ингээд багш бүрийн өөрийнх нь төлөвлөгөө, тэгээд жилийн төлөвлөгөө, ажлын дэвтэр, дасгал ажлын дэвтэр, тайлангууд тэр ингээд багш бүрээрээ ороод ингээд сургалтын менежерийн хувьд бол шууд татаад авах боломжтой. За ийм хувилштай байгаагаараа, цахим хувилштай байгаагаараа их давуу талтай байгаа юм аа. За хүүхдэд өгсөн бие даалтуудаа ямар материалыг хизээ яаж өгч өгнө гэдгийг ингээд ерөнхийд нь харах боломжтой. За энэ дараагийн он дээр харъя. За тэгэхээр энэ дээр бол экомод клубын тухай, энэ хог аягдлын ангилах тухай энэ видео хичээлүүдийг оруулж өгсөн байна. За энэ дээр болохоор цахим хичээлүүдийг, за энэ дээр ямар зүйлүүдийг хийх боломжтой вэ? Энэ дээр ямар сургалтууд орсон бэ гэдгийг сургалтын менежерийн зүгээс бол шууд харах боломжтой байдаг. За мөн 25 оны тайлангууд ингээд хүн нэг бүрээрээ байна. За жишээлбэл энэ Жавцан Толомгийн багшийн тайланг орж харъя. За тэгэхээр энд 24-өөс 25 онд хийгдсэн энэ үйл ажиллагааны энэ тайлангууд нь харагдаж байна. За ингээд багш нарынх нь 25 оны тайлангууд байна. За ингээд судлагдгуунараа. За арга зүйн унших материалуудыг бол эндээс ингээд багш нар шууд танилцах боломжтой. За энд миний оруулдаг байсан одоо энэ менежер мэдээлэл гэдэг менежер байх хугацаанд хийгдсэн ажлууд, хянах сэдв, хөндлөнгийн хяналтын ажлын сэдвүүдийн чиглэлүүдийг ингээд өгдөг байгаа. Тэгэхээр ийм суралцсан зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулах боломжтой гэдэг ийм зүйлүүдийг хийж өгч байгаа. За нэрэмжит ажлууд, заахаргын нэгдлийн нэрэмжит ажлуудаа бас